Жижиг дунд үйлдвэрийн зээл хэмээх луурын ачаар бид зарим нэг зүйлийг мэдэж авлаа. Инээдтэй эмгэнэлтэй хэдий ч энэ шуганы ачаар бид улсын хурал чив чимээгүй нуугдж байдаг нэг гишүүнийг олж илрүүллээ. Түүний нэрийг Солтан гэх бөгөөд Монгол Ардын намын гишүүн бололтой хэмээн улс амтнд таамаглаж байна. Үүнээс харуул Монгол Ардын нам нь улсын хурал 65 биш 66 гишүүнтэй бололтой. Нуугдмал тэр гишүүн нь чив чимээгүй нугдааж байгаад жижиг дунд үйлдвэр мэтгнэр хөлдсөн шигээ инээд алдахын суудаг бололтой. Тухайлан энэ зорилгоор орж ирсэн чинь билүү хэн мэдлээ. За энэ ч яг орхи зүгээр. Хамгийн гол монголчууд бид жижиг дунд үйлдвэрийн зээлгээ чим байдаг. Байхтай бүр сарын 0.25 жилийн 3% хүүтэй байдаг юм байна гэдгийг мэдж авлаа. Улсын хурал руу орох гэж яагаад үхэн хатан тэмүүлээд байдгийг нэг шалтгаан нь энэ хүүгөөшхөн зээл хэмээн ойлгож авлаа. Банк бус санхүүгийн байгууллагууд хаанаас санхүүждгийг, ламбарт эмэг шулаачингууд ямар мөнгөөр ажилдгийг төсөөлж мэдлээ. Хэний мөнгөөр хэн гэж лойврчингууд биднийг шуулж мөлжиж явдгийг тов тодорхой ухаж мэдлээ. Шудраг дүрийг эсгэгчид шудраг ус эмийг даалт нууцаар хийж явдгийг харлаа. Амнаасаа шудраг үгийг бөөнөөр нь урсах хэдий ч ачир дээрээ шудраг бусыг хийж явагчдыг мэддэг таньдаг боллоо. Ардын өвсгөл мантахаас өмнө Монголд хятад 8-ачид норхиж байсан юм гэдэг. Тэдний дундаас Даашин хүүгийн бүүсгэж алдартай шулаачид толгой зөвхөн мөнгө хүлж авсныг бид ном сонин кино зохиолоос үзсэн харсан. Гэтэл тэр цагаас хойш 100 жил өнгөрсөн хэдий ч Даашин хүүгийн бүүс Монголд маань байсаар байгаа юм байна гэдгийг олж мэдлээ. Тэр тусмаа тэдгээр Даашин хүүчид бүр төр засаг шургалан орж төрийн хүчээр биднийг шулж байдаг болжээ гэдгийг ухамсарлаа. Даашин хүүгийн бүүсний ажилтнууд төр засаж суuna гэдэг нэг боддоо энэ арай дэнтнэ.